Хавайн ээлжтэй гарахад бэлэн болоод байна. Хүүхдийн байрын бэлэг авчирсан. За тэгээд энд гайхалтай сүмээ орж үзцгээе. Хамгийн тохиромжтой салхин дээрэн байсан гэж байна. We dream of traveling the world, but who we travel with, that's what matters most. Watching the sunrise together, laughing along leaf-strewn paths, behind every unplanned journey lies nameless joy and unforgettable memories. This isn't just a trip. This is a friend's journey. Hello, world. Let's create memories together. Хавайн Ооху арлаас одоо Big Island буюу Хавай арал руу нисэх гэж байна. За ингээд Хавай дотроо нэг арлаас нөгөө арал руу нисэхэд 1 цаг орчим нисэх юм байна. За тэгээд тэнцээ бас байгаль их гоётой гэж сонссон. Тэгээд очиод бас гоё газруудаар явъя гэсэн төлөвлөгөөтэй байна бид тэр. Онгоцоор 25 минут нисээд Kilo Big Island гэдэг хотод буулаа. Ямар амар хурдан нисээд байна. Нисч мис гэж агаараас бараг үсрээд бууж мочоо яаж. Бидээрээсээ яриад энэ онгоцны мэн жолооч нэг Хавай нөхөр жоохон ууж мууцсан байгаа юм биш үстэй гэдэг. Тий. Хөөрөл буучлаа. Хөөрөл буулаа. Гэтэ ийм гоё онгоцны буудал анх удаа тарлаа. Амар гоё юм байна. Жинхэнэ Хавай хүмүүс чинь энэ чинь амьдэрдэг юм шүү баг. За хааж ирж байс та бүү мэдээ. Энэ чинь ингэж яриад байх шиг шүү дээ. Энэ ч өөрөөсөө хотмот биш шүү дээ. Зүгээр юм таавн гэдэг. Харин тий. За өглөөний мэндэ. За өнөөдөр Volcano National Park руу явна да. Тэнд чинь нөгөө юу байгаа юм бэ шүү дээ. Хамгийн том, дэлхийн хамгийн том галтуул байгаа юм байна. Дэлхийн хамгийн том галтуул. Тэгээд Хамгийн идэвхтэй. хамгийн идэвхтэй байгаа. 2 галтуул байгаа. 2 галтуул байгаа. Энэ тийшээ үзье. Хавайд чи ер нь далаа эргээд дагаад жижиг хотууд нь байдаг болохоос ер нь хамгийн том гоё газар нь бол ерөөсөө л хоноолол юм байна. Хоноол бол гоё юм байна. Ооху арал. Хөгжилтэй тий. Ооху. Хоноол бол чинь тэр машин дүрээсийн газар нь ч том юм байна. Энд чи юу? Аэропорт нь ч том юм байна. Бүх машин дууссан гэж штэ. Энд ч Тэр бүх машин байхгүй. бүх машин он дуустал бүх машин байхгүй гэсэн. Харин тий. Он дуустал багтай. Тий. Тэгжээ. Тэгээ яг нөө аялал жуулчлалын хамгийн хүн ирдэг хамгийн орлоготой сар нь гэж байна. Тий. Тэр ерөөсөө Хавай руу 12 сард л ер нь хүмүүс хамгийн их ирд юм байна шүү дээ. High season нь шүү дээ. Хилогийн high season-аар нь ойлоо ирсэн. Яас Uber дуудаж явахаар болоо. Тэгээ өмнө үн бас харьцангуй гайгүй юм байна. $50 гэж байна. 1 км $1 гэж ер нь хямдхан л та. Энэ Европ болон Америкт ер нь 1 км $3-5 байдаг шүү дээ ер нь. Тий. Тий. Хэд чинь одоо харьцангуй бас боломжийн багхгүй тий. Тэгэхээр машин түрээсэлбэл бас л $200-300 болно шүү дээ доороо ээж. Тэгэн шүү дээ. $300-400 ч 2 өдөр авах. Тий 300-400. Тий. Тэгэхээр ойлооч чинь баг Uber нь баг амар болчихж байгаа байхгүй энэ ч нэ. Бараг арай хэмнэлттэй байгаа. Бараг хэмнэлттэй шиг болчиход байна. Манай буудлыг хараа их гоё том зай талбайтай. Гэт өрөөгөө нэг танилцуулчих. 0 ийм том. Тэгээд шүн унтахад айгүй гоё. Тухтай энэ нэг доотлын усан ориглоор ингээд дуурайд айгүй гоё унтлаа. Тэр доор хараа загас магас харагдаад ингэж байгаа. Тэгээд Хилогийн аэропорт ч өөрөө далайн ирэг дээр байт юм байна. Гадна орчин бол нэг иймэрхүү. Тэгээд энэ буудал чинь бэкэ их гоё тухтай байгаа нь бас Япон эзэнтэй болоод тэгээд байгаа юм байна шүү дээ. Дандаа японочууд дээ. Тийм энэ японочууд ч одоо ямар ер нь баг зочд буудал энэ ресторануудын эзэн чинь дандаа японууд байна шүү дээ. Хавайд одоо хамгийн их хэлбэг тохиолдог нэг гоё мод байна. Энэ одоо 1933 оны октябрь 29 гэж энэ тэр үед одоо тарж марна гэж одоо байх уу тийм биш шүү дээ. Энэ халуун орны энэ мод зодны үртлийн бас их сонин том урд юм байна тий. Байнгын чихтэй үржил чимэгтэй болохоор тэгдэг баха тий. За Uber-д удаад Volcano National Park руу хөдлөө да тийм ээ.
What's your name, sir? Caesar. Caesar. Ah, Caesar. Nice to meet What's up, you. guys? Welcome Nice to Kilo. meet you. Yeah. We got Thank you. Thank you. Ganzo Caesar. egg Yeah, Ganzo. From Mongolia. from Mongolia. Yeah. Битээр Алдарт Volcano National Park дээр ирсэн байна. За миний ард одоо нөө дэлхийн бас сүүлийн үед хамгийн олон удаа дэлбэрсэн Kilauea галтуудын хажууд ирсэн байна. Энэ галтуудад сүүлийн үед бол идэвхжлэлтэй маш олон удаа дэлбэрсэн байна. Хамгийн сүүлд бол 2018 он, 2020 он, 21, 22, 23, 24 онд ингээд дэлбэрсэн байна. Тэгээд дэлбэрэхээр лавын гол урсдаг гэж юм чи. Одоо дэлбэрсэн юм адгаа ямар ч хэлсэн уур ман савсаал зарим үед ингээд лав урсч харагддаг гэж байна. Тийм баг ингээд амар өнөрт чинь ерөөсөө утаа хиншүү хариуцлаа өнөртэй дээ шүү дээ. Амар газар биш тий. Энэ ч байнгын идэвхжлэлтэй байхгүй юу? Байнгын идэвхжлэлтэй. Тийм дэлхийн одоо ерөөсөө хамгийн идэвхжлэлтэй тэгээд хамгийн том хоёр галтууд одоо энэ Volcano National Park-т байд юм байна. Үнэр мөнэрстэй хөхөр мөхөр үнэртэй л утаа мутаа өстэй. Баг юу үнэртэй байгаа юм бэ те? Амар юм шүү. Өстэй гайхалтай газар байна. Яг нүдээр харахад өстэй. Аливаа ямиг ингээд те нүдээр харна гэдэг чинь өөрөө гайхалтай. Тэгээ энэ Volcanoes National Park-ийн Kilauea галтуул дээр ирчлээ. Их юм одоо те. За нэг уртаашаа нэг 7-8 км юм уу те 7-8 км-ийн радиуст энэ галтуул байд юм байна. Тэгээд ерөөсөө маш олон газараас ингээ утаа саагаад түүмэр нэг унтрахгүй ингээл уугаад байж идэв ч те тэр шиг харагдаад байгаа байхгүй. Дөнгөж орж ирэхэд үүдэнд $30 л авдаг юм байна те нэг хүнээс $15 гээд одоогор бол $30 л төлцсөн байна. Тэгээд нөгөө дэлхийн хамгийн том галтуул маань одоо энэний хаана байгаа. Одоо бодвол ахаад цаашаа явах юм байлгүй бодвол ямар ч үс ихний идэвхтэй галтуул дээр ирчихсэн байна. Тэгээд өнөөдөр энд бол бид хоёр 5 цаг болох юм аа. Орой 16 цагт бид хоёрыг Uber ирж аавна. Тэр Uber-ийг ч ингээ урьдчилан захиалчдаг юм байна шүү дээ. 16 цагаа тохируулаад ингээд яслаа. Тэгэхээр бид хоёр энүүгээрээ юмаа үзэж явж байгаад өдрийнхөө ланч манч энд идээд ингээд өнөөдрийг энд сайхан өнгөрөөх нэ. За тэгээ жуулчд аягүй ирсэн байна. Одоо нөө хайкинг хийж алхдаг гэсэн. Тэгээд одоо бид хоёр дахиад бодвол тикет аваад цаашаа явах баха. Volcano National Park. За энд нэг ийм сайн байгаа байхгүй юу? Энэ дээр болохоор миний ойлгож байгаагаар энэ 2.2 милийн цаана Volcano Observatory буюу одоо тэр вулканог хардаг хэсэг байгаа юм байна. Энэ болохоор нэг Thurston Lava Tube гэдэг. Энэ Lava Tube чинь нэг саяны зураг мурагтай байсан. Саяны хоёлыг очсон тэрийг л хэлж байгаа бохол та. Halimau Trail. Энэ хажуу талаас ингээд хардаг ийм поинтуудтай юм байна. Тэгээ ер нь ийм биш үү? 10 зогсоолтой байна. Машинтай байх юм бол 10 газар зогсоод
ингээ хардаг. Хоёулаа дөнгөж ихний хоёр зогсоол дээр явж байгаа юм ба шүү дээ. Өш бит хоёр бүр энэ хаваа ширэнгээ ой дотор явж байна. Зам мамч байхгүй бүр. Бар мар амтан гараад ирэх үү дээ. Бар марж байхгүй. Яд байна гэл төсөлж үчтэй. Арслан гараад ирэх үү дээ. Нэг кинон дээр гардаг нэг тийш кинон дээр гардаг нэг ширэнгийн ой дотор хоёулаа явж штэ. Шуу муу дуурал те. Сая ингэдэм биш те. Ийшээгээ энэ National Park руу ороход жижиг тэрнээс $30. Тэгээд том автобус дээрээс 40 50 гээл 70 80 гээ явчихсан юм шүү дээ. Хамгийн жижиг машинаас л $30 авд юм байна. Тэгэд явган хүнээс болохоор $15 авд юм биш үү? Тэгээ ерөөсө тэрнээс өөр мөнгө зөнгө авдаггүй юм байна. Ерөөсө ингээл одоо үүдэн дээр мөнгө аваад оруулчихд юм биш үү? Ер нь тэгээ битэрийн аялал чи ер нь экстрем аялал болоо явчлаа шүү. Бэкэ адвенчер адал явдалтай аялал болоо явчлаа шүү. Хоёулаа аялал. Харин тий сайхан алхах гоё юм те. Одоо бид чинь бас Banff National Park-аар энэ жил Явах гэж байгаа. явахаар төлөвлөсөн байгаа. Альберта мужийн Калгари Калгарид байдаг. Энэ аялагч нарт ингээд зориулаад хоолундаа идээ суудаг ийм газар хийцэн байна. Хүрхээ бас яг нэг тийм их биш л юм шиг нь хаваад. Айсланд бол 10,000 хүрхээтэй шүү дээ. Хэдүүлээ чи Айсландд баг Хүрхээ бүр харахаас өрсөлдөө дургуй өрөөстэй. Тийм шүү дээ. За бидний одоо найзуудаар аялсан аяллууд дундаас хамгийн экстрем аялал баг энэ болж байгаа. Адвенчер нэг адал явдалтай аялал энэ болоод байгаа юм шүү. Ширэнгээ ой дундуур яваад могоо анаконда энэ төр байгаа болов гэж бодоол. Галтуул гэж одоо манай Монголд одоо уран тогоо уул байна, болгоны сайхан сумд байдаг. Бас эртний галтуул байсан. Сүхбаатарын аймгийн Даргангийн нутагт бол 200-аад галтуулын бол тэр тогоо уусууд байдаг. Манай Даргангийн уусууд бол үнэхээр гоё үзэсгэлэнтэй сайхан уулнууд байдаг штэ тий. Ер нь бүгд галтуулын бас идэвхтэй бүс байсан юм байлээ. Гэтэ энтхийх бүр амар байна тий. Яа. Ер нь ингээ заримдаа халуун лаав ингээл урсаад үе ингээ лаав нь хөрсөн дээр харагддаг гэж байгаа шүү дээ улаагаал. Манай эртэж тэр нь таарсангүй. Гэтэл ер нь байнгын утаа ингээл ягаал айгүй хөхөр үнэртэж чинь. Тэгэхээр ер нь бол дэлбэрэхэд хизээд дэлбэрэхийг ерөөсөө мэдэх боломжгүй юм байна шүү дээ. Энд чи байж байгаа л ерөөсөө идэвхтэй хамгийн идэвхтэй галтуул гэж байна. Байж байгаа л тэгэл дэлбэрэх нь байна л да. Сүүлийн 8 жилийн дотор 5 удаа дэлбэрнэ гэхээс чинь яг хизээ дэлбэрэхийн тооцоол гарахгүй юм байна шүү дээ. Хэдүүлээ нөгөө нэг яасан шүү дээ. Айсландд буугаад нөгөө Айсландын таксины жолооч нэг хүүхэн байсан шүү дээ. Тэр тэгсэн чинь тэгдэг байхгүй. Манай Айсланд ингээ 130-аад галтуултай гэдэг. Тэгсэн сонирхсон чинь манай Монгол чинь 600-аад галтуултай байгаа байхгүй. Тэгээд тэрийг одоо бид нар өөрсдөө ингээ National Park болгоод хөгжүүлээ те. Жуулчдаас ингээ мөнгө төгрөгийг аваад ингээ бас аялал жуулчлалыг хөгжүүлэх бас боломж байгаа байхгүй. За одоо бидний энэ Volcanoes National Park чинь ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгэгдсэн юм байна шүү дээ. Оо за. Тэгэхээр би бол тэр Сүхбаатарын юм руу бол очиж үзээгүй. Гэхдээ тэр авийг бас ЮНЕСКОгийн соёлын өмнөвд авсан болов уу гэж бодоод байгаа шүү дээ. Одоо чи одоо дэлхийгээр аялдаг юм байж. Алдарт Дарганг нутаг руугаа үзээгүй багт. За би чавар нэг бид найзуудтай аялах нэг авч өгье. Намайг үзүүлээ даа гэж. Би чи нөгөө нэг амар тасархаа штэ манай Дарган. Наас нөгөө нэг залуу насандаа баруунаар аялсаар байгаа. Тэгээд одоо баруунд амьдэрж явахдаа тэгээд яасангүй штэ. Үзэж амьдсан шүү дээ. Бол Дарган галтаа овооч. Гайхалтай сайхан газраа тий. За бид хоёр алхаад ер нь баг галтуулыг хажууд ирчлээ шүү. Энэ хар чулуунууд ч нөгөө галтуулын лав биш шүү дээ. Манай хоргийн тоогон ч одоо ингээл ерөөсөө ялгаа байхгүй шүү дээ. Килау галтуулаас мэдчилж байна. Килауи галтуул. Тэр одоо Хило хотын хажууд байдаг Rainbow Falls руу явъя гэж бодоод байж байна. Солонгон хүрхрээ. Тэр бас гоё хүрхрээ байд юм шиг үлээ те. Тийшээ явцгаа хэдэл. За тэгээд хаваа арлуудын гарал үүсэл бол олон сая жилийн өмнө хаваа арлууд үүсч тогтсон юм байна шүү дээ. За тэр нь бол тектоникийн зарчмаар биш, дэлхийн гүн дэх одоо мантын халуун цэг дээрээс үүссэн гэж үздэг юм байна шүү дээ.
Одоо бидний энэ аялж байгаа Big Island бол хамгийн залуу буюу 1 сая жилийн өмнө тогтсон гэж үздэг юм байна. Өчигдрийн бит хоёрын одоо аялж исэн Ооху арал бол 3-4 сая жилийн өмнө үүссэн гэд. За тэгээд цаатлын Kauai эдэр арлууд 5-6 сая жилийн өмнө үүссэн гэд. Ингээ энэ хаван арлууд чинь ингээд үндсэн 8 том арал чинь ийм түүхтэй юм байна. Айсланд чинь жишээлбэл нэг ийм том арал байгаа шүү дээ. 100,000 км² хэмжээтэй. За энэ Big Island бол 10,000 км² хэмжээтэй юм байна. За тэгэхээр нөгөө нэг Ооху ч юм бол тэрнээс бага гэсэн үг шүү дээ. Тэр Kauai гэдэг арал чинь бол жуулчдыг оруулахгүй хоригддаг. Яагаад тэгэхээр хаваан уугуул иргэдийн амьдралыг хамгаалах үүднээс тийшээ жуулчдыг оруулах хоригдсан байдаг гэж шүү дээ. Энэ бас лаг бодлого байгаа. Сая бит хоёрыг ирэхийн хэдхэн хоногийн өмнө эпизод 38 гэд нэрлсэн юм дэлбэрэлт болсон юм байна шүү дээ. Амар дэлбэрсэн байна. Сая бит хоёроос үзээ сууж байна. Яг дэлбэрэлтэн дээр нь таарсан бол өстой гоё ихгүй тий. Амар юм болсон юм шүү дээ. Одоо энэ ерөөсө хэдхэн хоногийн өмнө дэлбэрээд ерөөсө үлдэгдэл нь энэ байж байгаа байхгүй. Амар дэлбэрсэн бэл ингээ хоёр тийшээгээ цацраад бол фүнх гээд яг тэр их хөтгөн хэсэг байгаа зү. Тэр нь яг дэлбэрж яг задарсан хоёр тийшээ цацраад. Тэгээд энэ дэлбэрт болгонуудаа ингээд нэрлэлт юм байна шүү дээ. А энэ удаагийн хамгийн сүүлийн сая хэд хоногийн өмнө дэлбэрсэн дэлбэртэлтэй болохоор эпизод 38 гэж нэрлсэн юм байна. Тийм тэгэл өмнөх нь 37 36 гэж бүгд нэртэй. Сая бид нар бас их 106 сард Айсланд явхад биднийг явсны дараахан бас нөө Айсландын ямар галтуулны нэлээстэй амар дэлбэрсэн бэл. Тэгээ бас үнэр танар манарстай амар хурц юм аа. Янз юм байна. Тий. Одоо банк гэж дэлбэрчихгүй байх та гэж. Янз юм ба. За ойлоо. Хөргөчний наалтаа ихтэй нэг авахгүй. Hawaii Volcanoes National Park. Нэг авчидоо. Галтуулынхаа хажууд Volcano House хоол идэхгээ сууж байна. Тэгээ Hawaii маягийн Fish and Chips гэдэг хоол захиалах гад байж байна. Hawaii үндэсний хоол нь юу юм бэ гэхээр Poi гэдэг хоол байд юм байна. Тэр Poi гэдэг нь бол Kalo гэдэг модны үндсийг нухаж хийсэн ийм зутан шүл байд юм байна шүү дээ. Энэ бол бас хаваачуудын үндэсний хоол юм байна. За саяны одоо битүүрээ авч идэх гэж байгаа Kalua Peak гэдэг энэ болохоор газарт доор ингээд зууханд хийсэн гахаа махыг удаан болгосон ийм хоол юм байна шүү дээ. Эндхийн хамгийн алдартай ер нь дэлхийд алдартай байна л да. Hawaii Coffee, Kona Coffee гэдэг. Тэр бол өстой айгүй гоё кофе байсан. Тэгээд одоо очиос Honolulu-д бас ууж үзээд бас тэрийг сонирхоод тий. Хавайчууд болохоор коконаттай тийм ус айгүй өргөн уудаг юм байна. Амны цангаа ихтэй айлдаг айгүй гоё амттай гэсэн. Тэгээд одоогоор коконаттай ус ууж үзээгүй. Тэгээд явахаас өмнө ууж үзснээ. Mai Tai гэдэг коктейл айгүй ууд юм. Яг хаваа үндэсний коктейл. Mai Tai. Тийм Mai Tai гэдэг. Бид хоёр одоо 2 цаг болж байна. Хоолоо идэхгээ сууж байна. 16 цагт манай захиалсан Uber маань ирнэ. Стивен гэж залуу ирэх юм байна. Машингүй бол бүтэхгүй юм биш үү? Машингүй өстэй хэцүү юм байна. Үнээр машин дэрэг олдсон ч хөө бид хоёр high season-ийн үеэр ирлээ. бас яг гой санснаар яг машингүй бол бүх юмаа үдчих чадахгүй юм байна. За миний хувьд бол одоо хаваад анхудаа ирж байна. Тэгээд миний хувьд одоо Монголоос хамгийн олон цагийн зөрүүтэй газар ирсэн. Анхны газар байна. 18 цагийн зөрүүтэй. Урд нь Лос Анжелес, Сан Франциско энэ төр Монголоос 16 цагийн зөрүүтэй газар гэж гайхажсэн. Тэгсэн чинь энд бүр ахаад 2 цагаар илүү зөрүүтэй юм байна. Аялагчдад бас зөвлөхөд Hawaii руу ирэх юм бол 12 сард л ирээрэй гэж зөвлөмөр байна. 12 сар болохоор хамгийн билет тикет бол маш хямдхан байдаг үе юм байна. Сая Монголоос битээр ирэхэд бараг 2 сая 3-400-аар л авлаа шүү дээ. Тэглээ шүү дээ. Тий, нэг хүний 2 сая 3-400 хоёр талдаа Корея хараа нисээд ингээд Hawaii ирчээд буцаад Улаанбаатар руу очдог. Ийм гоё хямдхан билет авахад мэдээж монголчууд ч одоо ихэнх нь визтэй очлаа шүү дээ. Америк визтэй. Одоо ер нь ковидын өмнө чинь United Airlines Хятадаас Бээжингээс United Airlines нислэгээр сая 500-аар явдаг байсан шүү дээ. Тэгээ одоо ер нь ковидын дараа ер нь юмны үн маш их нэмэгдлээ, төгрөгийн ханш маш их унлаа. Ер нь Америк руу билет 4 сая, 5 сая, 6 сая, 7 сая гэх юм биш үү? Америк руу хоёр ийм байна. Би бүр яг асуусан. Hawaii руу байна шүү дээ. Бид төр сая одоо Sky Ticket гэх тэндээс билет авсан шүү дээ.
Тэгээ 2 сая 350-аар авч байгаа байхгүй. Тэгсэн чинь 1 сар гаргаад ямар байна гэсэн чинь 8 сая 8 сая 500-аас эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр чинь 3 дахин үнэтэй байгаа юм шүү дээ. Мэдээж эдийн засгаа бодоод бас хямд төсвөр аялсан зөв шүү дээ бид нар тий. Тэгэхээр 12 сард ер нь Хавайд ирээд үзчихвэл их зүгээр юм байна шүү гэж үзмээр байна. Union Pay карт бол ажиллахгүй шүү. Union Pay карт чи ер нь бол НАТО-гийн орнуудаар ажиллахгүй. Ягаад гэхээр энэ дайны санкцд орсон. Чи одоо Украин, Оросын дайнаас болоод бас олон хүмүүс охирж штэ. Одоо жишээлбэл чи хоёрын Union Pay хаан банкны карт ажиллахгүй байгаа шүү дээ. Хаан банкны Union Pay ерөөсөө ажилтгүй тий. Union Pay ч өөрөө яг нь хятадаас гаралтай карт болохоор энэ НАТО-гийн орнууд Орос хятадтай юмнуудыг ингээд санкцд оруулаад хориглоцсон. Тэгээд виза бол Америкийнх болохоор визатаа ирээрээ. За бид хоёрын нөгөө хаваа үндэсний хоол гэсэн чинь ийм л юм ирлээ. Нөгөө нэг газар доор удаан болгосон гахаан багч энэ шүү дээ. Пицца шиг юм дээр тавьдсан байна. Салман ба штэ. Ярга загс гэдэг юм байна. Тэрийг болохоор түүхийгээр нийцдэг юм байна. Одоо нэг нутгийн одоо нэг оливын тосхоо тийм тос байд юм байна л да. Тэрэндээ гоё тосороо сайхан хамтлаад тийм хаваа маягийн цуугаар заруулаад. Тэгэж иддэг гинэ. Манай Стивен Япон хүн юм байна шүү дээ. Энэ дээр 3 жил амьдарч байгаа гэж байна. Урд нь ооход амьдарч ирсэн гэж байна. За тэг ямар ч байсан ингээд Япон жолоочтой Стивентэйг бас хэдэн үг солилоо. Солонгон хөрхөн дээр ирсэн бит хоёр. Rainbow Falls. Rainbow Falls. За тийш алах уу? Чоо. За тий. Хавайн хөрхөө ямар байдгийг бас харж үзээ та тийм ээ. 24 м өндөр гэстэй. Гоё юм. Өө эн чи бүр амар юм байна. Зүгээр л энэ бэлэн байж ш. Тэрс машин зогслоо. Айсландын хөрхөөнүүдээ хажууч бас зөлгийн ч юм аа да гэж. Гоё энэ гоё. Хавайд бас энэ газар нутгийн бас онцлог байна л да тий. Хөрхрөө ихтэй газар байна, бага газар байна. Солонгон хөрхрөөний нэг онцлог нь болохоор өглөө яг нар мандчихад энэ хөрхрөөг харах юм бол өглөө болгон солонго таттай юм байна. Нартаага ослоо. Тэрүүгээрээ их алдартай юм байна. Солонгон хөрхөө чинь бол Waikiki голын хөрхөө юм байна шүү дээ. Тэгээ онцлог нь юу вэ гэхээр нэгдүгээрт зогсоол нь үнэгүй, төлбөргүй, Хилэ хотод ирсэн хүн болгон үн төлбөргүй үзэх боломжтой ийм хөрхөө юм байна. Хойгоороо хөндөй юм байна. Айсландын хөрхөө чи хойгоор нь орж үздэг те тэрнтэй адилхан хойгоороо хөндөй юм байна. Дэлхийгээр аялах таны мөрөөдлийг хөтлөгч Euro Travel. Aloha, aloha, Hawaii, aloha. Here we go. Aloha, aloha, Hawaii, aloha. There's no place I'd rather be. Lingering in the ocean blue. За өглөөний мэндэ килогийн нэгэн өглөө инхүү эхэлж байна. Бид өөр өглөө 6 цагт босоод сайхан жоохон гүүлээ, дасгал хийлээ. Тэгээ сайхан одоо орж усанд ороод өглөөнийхөө цаг байгаа. Тэгээд Хилэ хотоор жоохон аялнаа. Тэгээд өнөө өрөө Honolulu руугаа нисэн. Тэгээ ер нь энэ цаг агаар нэрээстэй дэндүү гоё юм аа. Энэ 100 байж одоо үзег болохоор мэдэх юм алга. Ямар ч байсан одоо энэ 12 сарын сүүлээр бол яа ийм цаг агаартай байдаг бол те. Ямар ч халууцах юм алга, сэрүүх юм яг нэг гоё дундын жоохон сэрүү татаад ийм л гоё байна да. Одоо Крисмас болох гэж штэ. Тэгээ ер нь энэ Хилогийн аэропортын хажууд юм 2 том буудлын байдаг юм байна. Манай буусан буудлын болохоор Винтхэм гэдэг одоо битэрийн буусан буудлын. За энэ талд харагдж байгаа Хилтонгийн буудлын байгаа. Тэгээ ер нь бол энэ хоёр буудлын ер нь голцсон хүмүүс буудаг юм байна шүү дээ энд. Аэропортоос бараг 1 км-т л байгаа. Бид хоёр өнөөдөр буцаад Honolulu руугаа одоо явнаа. Тэгээд Waikiki beach дээр буудал авчихсан байгаа. Гэтэ өмнөх буудлаа бид хоёр солиод авчихсан байгаа. Тэгээд одоо 2-3 хоног Монгол руугаа буцлаа да. Манай энэ буудлын хажууд ингээд хүмүүс загас барайл байж идэв. Энэ ер нь загасчлалын хэсэг юм байна.
Хүмүүс машинтайгаа хурж ир зогсоол загас бариад ингээд. Өстой нэг амгалан тайван сайхан хүмүүс байд юм байна өө. Ерөөсөө амраал ингээд загсаа бариад шарж идэл байж тийм ээ. Өвөл бол 12 1 сард бол хаваад ирмээр юм байна шүү хүмүүсээ. Өстой гоё юм байна. Килод өсний бас дурсал тий. Бид ич нөө аялдаг улсад гэртээ бас нэг юм хүн ингээд цуглуулаа дараа нь ингээд үзэхээр айгүй дурсамжтай байдаг. Одоо энэ чинь ингээд авчил жаазлал их юм байна л да. Айгүй тийм чанартай гэдэг юм нэм. Нэгтрэсэт айгүй зузаан юм байна. За ийм 3 зураг авлаа. Тэр farmers market дээр ирсэн. Энэ юу вэ? We'll let your dad try it first. Room шүү See дээ. if he likes. Энэ одоо юу юм бэ? Стуур мам. Стуур тожд үзээгүй юм байна. Хөөш star fruit гэдэг ийм жимс үүд юм шүү дээ. Нөө тавуу шүү шиг хэлбэртэй. Star fruit. Энэ ямар амтэн шиг юм бэ энэ? Рамбутан гэж. За энэс авъя. Ариана Taylor. $6. Энэ нөгөө одоо нөгөө машины номер шүү дээ. Тий. Номерны орон нэрээ бичсэн. Энэ бол жишээл I love you Aloha Estate гэж байна. Мужта хайртай л гэсэн юм. Аялаад бол энэ минь зүгээр юм байна. Одоо Kona Coffee чи энэ шүү дээ. Энэ байна шүү дээ. Жинхэнэ байна шүү дээ. Энэ чигээд үрээрээ энэ нонтолцсон юм байна. Нонтолцсон юм. $27. Найзуудынхаа аялын гişүүдтэй авч амсуулах. Тэгээ да. За, Гişүүдтэй явж амсуулах уу? цагаан заавартай кофе авч шүү. За, Kona Coffee. Энэ хаваачин кофегоор бас ихэд алдартай. Joselin's Coffee Farm гэж шүү дээ. Joselin-ийн кофений үйлдвэрсэн юм байна тий. Өстой гой юмнууд авлаа тэр хараа. Энийг энтэй ингээм одоо эн чинь хан дээр ингээ үлгчгээ гоё юм тий. Одоо хаваа ихсэн. Энийг ингээ дээр нь үлгчт юм байна. Хаваагийн дээр нь үлгээ энэ хоёрын доор нь ингээ үлгчт юм. What's the wood name? Monkey pod. Monkey paw. Yeah, monkey MONKEY. From Hawaii. Indonesia. Indonesia. Yeah. Okay. This one Indonesia. Индонез мотор хийсэн юм байна. Yeah. Сайн. Энэ хора тийм гоё мод гэх юм. Where are you from, my friend? Marshall Islands. Marshall Islands. Marshall Islands. Yeah. Wow. She's from Philippines. Тэр эмэгтэй болохоор Филиппинээс ирсэн. Энэ хүн болохоор Marshall Islands. What's your name? It's between Guam and Hawaii. Guam, Hawaii. In the Pacific. Yeah, center. Polynesia Islands. Yeah, Micronesia. Micronesia. Вау. Оо. Көмбөлөд байгаа юм шүү. Энэ өшөнд энэ Хавайд бүр энд хөмөлцөн сууж штэ нэг залуу. Вау. Супер. Where are you guys from? Mongolia. Mongolia. Yeah. I love tube and throat singing, but also Tibetan have Yeah, Tibetan, yeah. difference. Mongolian is outdoor, very musical. Yeah, The sound travel away. yeah. Tibetans, they sitting in cave, sound reflecting Okay, back and forth. okay. So when they're meditating, they notice that the echo, very nice. When there is silence and you hear echo, feel very good. Бараг энийг эндээс авчихад бараг болчих юм байна дөө тий. Энэ хараа, энийг хараа Hawaii гэсэн. Nice. Oh, Queen Magnet. Where are you from? I'm from Vietnam. Vietnam юм биш. Okay, nice to meet you. Farmers Market ч одоо нэгэсэндээ хөдөө аж ахуйчдын захал юм л да. Одоо малчтын захал гэсэн үг юм да бараг шууд ярих юм бол. За энэ бүр монголоор хөмөлж байгаа хүнтэй хүртэл танилцлаа. Бас их гоё юм байт юм байна. За тэгээ бидний ард болохоор Хаван эзэнт улсын далбаа байгаа. Тэгээ өмнө ярьжсэн нөө Камихамиха хаанд ч одоо англичууд бэлгэлжсэн юм байлээ. За та нар энэ манай далбааг ашиглаж болно гэдэг. Тэгээ Камихамиха хаан ч өөрөө ингээд тохиогоод ийм далбаа хийсэн юм байлээ. За энэ талд бол Америкийн далбаа байгаа. Тэгээ энэ далбааг бол одоогоор бол эднэр нөгөө ашиглахаа болчих. Яг тэгэхээр Хаван эзэнт улс гэж байхгүй. Америкийн нэгдсэн улсын 50 дахь мужи болцсон болохоор тэгээ энэ далбаагаа ихтэй эднэр ингээд нөгөө юу хий бэлэг тэмдгийн юугаараас ашигладаг юм байна л да. Энэ дээр үлгэрсэн байна ингээд. Хаван эзэнт гүрний далбаа. За бид хоёрын аэропортын шаттл суух гэж байна.
Онгоцны бодлоор үнэгүй өргөж өгдөг гинэ. Яг Uber дуудах гэдэг. Яг Uber дуудах гэсэн чинь автобус одоо ээлжээс олж шүү. Тэр хийдик гэсэн чинь үнэгүйгээ дагч яах гэдэг байгаа байх сайн гэж байна. Хийдэг нэ гэсэн чинь үнэгүйгээ дагч яах гэдэг байгааг ууралж ирсэн. Тэн Big Island чинь ер нь 2 онгоцны бодолтой. Нэг нь энэ Хилогийн аэропорт, нөгөөх нь Коногийн аэропорт юм байна. Коно нь бол илүү их үзэхэмтэй гэж байна шүү. Бас ер нь юу бодох юм бол Хилогоос илүү их үзэж харах юм ихтэй гэдээ бас тэгж байна. Сая тэр хоорондоо мэдлж байгааг нь сонссон чинь Алоха гэж хэлсэн шүү дээ. Хоёулаа болохоор арай өөрөөр дуудаад Алоха. За хараа. Онгоцны бодлоо нэрдөө ийм цомхон. Бас ингээл болоо. Ингээл болоо орж байгаа юм. Ингээд хараа. Гадаач юм шиг тэ шууд ингээ хараа. Онгоцны бодол дотроо ороод ирлээ. Энэ бүр өстө битүү дэвам юм болсон шүү дээ. Дуртай газараа унтаал үгэм чаргаж идэг үсэ. За одоо ингэж цааш кофе ууж. Алоха сайн байна уу? Алкогол мастэй энд бар яа. Махало гэдэг нь баярлалаа гэсэн. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороолно. Хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Айглын сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эконогон орчин, цэвэр агаарт таны тав тухыг цогцлоож, эрүүл, аюулгүй их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол, олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй. Нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харууц, Европ стандарт, насан туршийн өвлөгдөх хөрөнгө Monte Carlo Luxury Residence. За битээр буцаад Honoluluд ирсэн. Honolulu-гийн Finn хотел гэдэг нэг юм буудлаа. За харуул цороос яг төвдөөл юм шиг үү те? Ужигнаал багш. Харин яг эндээ одоо ч ихтэй хүмүүс бас юунд орохгүй байх шиг байна. Пул нь. Тийм байна. Энэ өстө бүр айгүй их хүнтэй буудлаа бас те. Тийм байна. Тэр нөө сая битэрийн ирдэг Big Island ч юм уу өдөөд ингээд ямар ч юм байхгүй бүх юм наадсан. Ямар ч юм бүү. Дэлгүүр, мэдгүүр ерөөсөө түйч байхгүй юм л дээ шүү дээ орой. Энд бол шүн унтахгүй юм биш үү? Тийм бай. Аргагүй нөө нийслэл нь төв нь болохоор тий. Амар юм уу амар. За тэгээд маргааш тав хүндээ алмаз нь толгоон дээр гарч үзүүлнэ. Diamond Head. Одоо өглөөний 7 цаг болж байна. Энд ч бол ерөөсөө аялын хөтөлбөрүүд 6 цагаас эхэлж ингээд эхэлдэг юм байна. Манай автобус болохоор Kaimana Tours гэдэг компани автобус байгаа. Бид хоёрын захиалсан нөгөө нэг Twin Finn Hotel гэдэг энэ ч арай айгүй азтай яг ингээд бүх туурууд чи энд ирдэв биш. За тэгээд өдөр бид хоёр бас усны мотоциклны аялалтай. Ер нь өнөөдөр Хавайн сүүлийн өдөр маргааш бид хоёр бол Монгол руугаа буцаж чинь тэгээд өнөөдөр маш сайхан аяллуудаас бид хоёрыг хүлээж байна. За тэгээд аяллаа гарцгаая. Алоха. Махало. Хоёрын энэ аяллаа компани Kaimana Tours гэдэг. Саяны тэр индиан шиг урт үстэй хүн юм биш үү те. Тэр хүн бол ерөөсөө ингэдэм юм байна. Энд буудлаас нь хүмүүсийг хамж авчираад энд буулгаад уул руу гарчаад яг 2 цагийн дараа буцаад ирээрэй л гэж тэгдэг юм байна. Ийшээ орсон хүн бол мөнгө төлөөл ордог юм байна. Тэгээ одоо дээшийг өгсөн дэвтэр. За битээр алхаад нилээн дээр гараад ирлээ. Хөө энд бүр хараа түнэл хийцэн байна явгоо үнэ. Түнэл рүү орчих битээр. Хүмүүст гайхалтай юм хийх юм аа. Ер нь бол галтуулын тогоон дотор л ингээд алхаад яваад байна л да. Далайн түвшнээс дэш 230-ад метрийн өндөрлөгт байд юм байна Diamond Head. Эндээс аягүй сайхан харагдаж байна. Яг энэ номхон далаа харагдаж байна. Тэгээд тийм аягүй өөрхөн юу байрлуулад өгсөн байна ингээд. Дороо нис хориотой байна. Хадан гадаргуутай галтуулын чулуулаг бүтц дотор болохоор ерөнхийдөө нэг иймэрхүү чулуу ихтэй халдиргаа ихтэй юм байна. Болгоомжтой энэ уулын гуталтай байхгүй бол. Тэгээд номхон далаа ийм сайхан үзэсгэлэнтэй гоё харагдаж байна. Бид тэр алхаад яг
Энэ өндөрлөгийнхөө яг доохон талд нь нэгэн сонирхолтой газар ирсэн байна. Энэ болохоор дэлхийн 2 дугаар дайны үед энэ Diamond Beach дээр байгуулсан ингээд хоригдл тийм юунууд байна. Ийшээ болохоор энэ далайн довтлогоноос хамгаалж энэ Америкийн цэргүүд энэ хоригдлтой байгуулж ирсэн байна. Ийшээ бас орж сонирхъя доо тий. Яа, энэ ста харуулсан хараа. Амар уу. Эндээс усан ухт ирж ийн үгүй энэ хартай байна шүү дээ. Тий, харна. Доор болохоор гэрэл цамхаг яг эрэг дээр гэрэл цамхаг байгуулсан байна. Энэ дээр болохоор дайны үед нөө полимот янз бүрийн сөнөөгч юмнуудаа байрлуулад энэ далаага энэ арал руу ирж байгаа хөдөлгөөнийг хяндаг тийм газар байгуулж ирсэн байна. Diamond Head дээрээ гараад ирсэн байна. Diamond Head-ийг бол анх 19-р зууны үед Британий далайчид бол анх Diamond Head гэдэг нэрийг өгсөн юм байна. Энэ яасан бэ гэхээр далаагаас энэ хаваа арлууд руу усан онгоцоор ирж байгаа далайчид бол анх Diamond Head-ийг хараад айгүй их гялцчихсэн гинэ. Тэгээд бид нар тийм алмазтай газар олчлоо гэд. Тэгээд ирээд үзсэн чинь бол тэр бол алмаз биш байсан. Тэр нь болохоор яагаад тэгж харагдсан бэ гэхээр одоогоос 300 мянган жилийн өмнө бол нэг удаагийн дэлбэрэлтээр тогтсон юм галтуул юм байна. Тэгээд энэхүү галтуулын чулуудгийн бүтц нь болохоор тийм гялцсан алмаз шиг харагддаг юм таст чулуун бүтцтэй юм байна. Тэгээд холоос болохоор алмаз шиг ингээд харагдсан юм байна. Тэгээд тэрнээс үүдээд энийг бол анх Diamond Head гэж нэрлсэн байдаг юм байна. Далайн түвшнөөс дээш 230-ад метрийн өндөрлөгт байд юм байна. За хамгийн өндөр оргил нь бол Mauna Kea гэдэг оргил юм байна шүү дээ. Тэр оргил бол 4207 метрийн өндөрт байрладаг юм байна. Бас маш өндөр байна шүү энэ. Далаа доор тогтсон арал дээр байгаа гэхэд хамгийн өндөр оргил Mauna Kea болохоор далаа ёроолоос тооцох юм бол бүр 100000 метрийн өндөр гэж байгаа байхгүй. Тэгэхээр бүр Эверестээс өндөр болж таарж байгаа байхгүй тийм үү. За тэгээд та бүхэн хаваад ирэх юм бол үзэх харах юм маш их байдаг юм байна. Маш олон арлууд байдаг юм байна. За одоо яг эндээс бол Honolulu хот бол алган дээр тавьсан юм шиг харагдаж байна. Одоо бид хоёрын одоо байрлаж байгаа Waikiki Beach бол маш гоё ойрхон харагддаг юм байна. Энэ шигээ болохоор энэ ингээд сая бид хоёрын атгаж гарсан тоогоо нь ингээд тэр чигээрээ харагдаж байна. За энэ талд болохоор ингээд Honolulu хотын маань ингээд даунтаун сайхан харагдаж байна. Waikiki Beach маань ингээд харагдаж байна. Ер нь дайны үед 2 дугаар дайны үед энэ бэхлэлт болгон ашиглаж ирсэн юм байна. Ингээд дандаа толгодууд тэр бас байна. Дайны үеийн толгодууд ингээд хамгийн өндөрлөг юм харуулц дээр л байрлуулж ирсэн юм байна. За ийм гайхалтай сайхан газар байна. Өглөө эрт бассных бас эхийг үзнэ гэж эрт бассных бас гоё юм үзлээ. Хаваа арлууд маань нийтдээ 1.4 сая орчим хүн амтай. Тэрний бараг сая 100 мянган хүн ам нь энэ Honoluluд амьдардаг юм байна шүү дээ. Honolulu буюу Ооху арал дээр амьдардаг юм байна. Өчтөрийн бит хоёроо очисон Big Island ч хамгийн том арал нь хэрнээсээ ерөөсөө 45000 хүн амьдардаг юм байна шүү дээ тэнцээ. Тэнд бол бас их тийм байгалийн аял ихтэй амархад их гоё, тайван ийм гоё орчинтой юм байлээ. За тэгээд бид хоёрын одоо хаваа аялал ер нь өндөрлөгт өгч ин доо тэгээд Diamond Head-ээсээ та бүхэнтэйгээ мэдчилж байна. Монгол ирчүүчийн уулын орой дээр гарч бас сэтгэл нь баясдаг штэ тий. Янзын гоё байна. What's your name, sir? My name is Tommy. Tommy. Yeah. Nice to Oh, meet you. thank you. Nice to meet you. Nice to meet you. Thank you sir. Nice to meet you. Nice Thank to you. meet you. Манай Tommy юу гинэ? Japanese, Korean, Hawaii. Yeah. Тэгнэ. Япон солонгос хаваа ирлийц гинэ. Тэгээд Wow. Hawaii is multicultural. Yeah. A lot of Yeah. Asians. Yeah, a lot of Asians. Lot of Asians. A lot of people from Portugal. Yeah. Pretty much everywhere. Энд юу айгуу тийм ирлийц холбоо хүмүүс айгуу амьдардаг юм. Like a mix. Mix. Yeah. Маш тийм олон төрлийн нөгөө юутай. Okay, good luck. Good luck. За ингээд бид тэр Waikiki Beach-ээс Kaimana Beach руу явж байна.
За бид хоёр ингээд далаа эргээд агаад энэ гоё харуулцтай газруудаар нь аялал явж байна. Америкийн нэгдсэн улсын 50 дахь мужи Хавай мужи буюу одоо Алохо стейт мужи нь болохоор нутгийн уугуул хэл болон англи хэл хоёрыг хослуулан ашигладаг ийм ганцхан мужи юм байна шүү дээ. Тэрүүгээр бас их сонирхолтой юм байна. Алохо гэдэг үг чинь сайн байна уу, баяртай гэдгээс гадна өшөө бас хайр сэтгэл дотн ийм айгүй олон утгатай үг юм байна шүү дээ. Алохо гэдэг үг нь. Тэгээд их сайн үг тий. Тэгээд одоо нөгөө бидний энэ араа машины номер дээр байгаа Алохо стейт гэдэг чинь энэ байгаа байхгүй юу? Яагаад Алохо стейт гэж нэрлсэн бол гэсэн чинь Алохо гэдэг чинь өөрөө олон төрлийн утга учиртай ийм үг юм байна. Хавайчууд бас их сонин хүмүүс байлээ. Сонинч байх те нэг манай монголчуудтай бас адил төстэй юм байна. Тэнгэр шүтлэгтэй юм байна. Мөн галын бурхантай галыг айгүй шүтэж дээдэлтэй галын бурхандаа өргөл өргөдөг те. Тэнгэртэй өргөл өргөдөг. Тэгээд мөн далайн бурхантай юм байна. Далайн бурханаа шүтдэг. Энэ гурван бурханыг бол ер нь ямар нэгэн католик ч юм уу те буддаа ч юм уу тийм шашин шүтдэггүй байна. Тэнгэр ер нь ингээд байгаль дэлхийгээ шүтдэг. Ер нь манай монголчууд руу тийм зан заншилтай хүмүүс байна. Бид хоёр энэ Мапаку лукаут явах замд бас нэг сонирхолтой газар ингээд бүр жуулчид ингээд шавцсан байхаар нэрсэн чинь энэ далайн төрлөг орж ирэхээр нөгөө даралттай ус чинь доороосоо нүхээр дээшээ оргилж гард юм шүү дээ. Тэрэн дээр ирсэн одоо энэ хараа тий. Яг энэ нэг газрын нүх байгаа байхгүй те. Тэрүүгээр ингээд даралттай ус дээшээ гарч ирдэг. Тэгээ энэ дээрээ бүр ийм нөгөө цэг тодорхойлцсон юм байна. Тэр нэг тий газ шиг юмтай. Нэг ийм сонирхолтой газар ирлээ. Тэгэд серфингийн спорт бол анх хавайчуудаас үүсэлтэй байна. Яагаад тэгэхээр хавайчууд олон зуун жилийн тэртегээс өөрсөндөө тэр үеийнхаа хийц одоо янз бүрийн юмнуудыг ашиглаад далайн давлгаан дээр серфинг хийдэг байсан юм байна. Тэгээд тэрнээс холбоолоод өнөө цагийн серфингийн спортын суурь тавигдаад өнөөгийн хөгжилтөө бүр тултал нь ингээд хүрсэн байгаа юм байна. Тэгээд серфингийн дэлхийн аваргууд, дэлхийн мэрэгжлийн серфингчид тэгээд бэлтгэл хийдэг газар сургалтууд явагддаг. Серфингийн маш том клубүүд байдаг юм байна. Сонирхчд ирдэг юм байна. Ерөөсө дан серфингтэй холбоотой аялал жуулчлаараа энэ хавайн бараг талаас илүү үгийн серфингтэй холбоотой орлогоороо бас олдог гэжээсэ. Тэгээ ийм гайхалтай спортыг бас тултал хөгжүүлсэн их гоё юм аа. Серфингээр хичээлж байгаа, сонирхож байгаа мэрэгжлийн серфингчд бол Хавай бол Диважин гэж байна. Бид өөр бас өчтөр серфингийн дэлгүүрүүдээр явж бас сонирхож үзлээ. Тэгсэн чинь серфингийн давтсан маань болохоор ер нь 500-аас $1500 орчимд янз бүрийн үнэтэй байна. Бүр мэрэгжлийн үнэтэй давтсангууч байдаг гинэ. Тэр нь бол бүр хэдэн мянган $-аар үнэлэгдэг гэд хөдөлгөгч нь тэгжсэн. Тэгээ энэ гайхалтай спортыг бол аргагүй одоо энэ усан дээр амьдарч байгаа хүмүүс хөгжүүлэхгүй бол одоо хэн хөгжүүлэх вэ дээ? Үнэхээр гоё юм аа. Жохон залуучууд нэрээ яа амар юм аа. За өвөл бол энэ хаваачистай жаргалын орн юм байна шүү. Бас тэгээд цаг зав зохицуулаад бас боломжийн үнээр аялах бас боломж байдаг юм байна. Ер нь бол үнэтэй аялал бол байна. Хаваач бас үнэтэй газар байна шүү дээ. Америкийн нэгдсэн улстай Калифорни дараа таксаараа өндөр такстай тий өндөр татвартай ордог. Нью-Йоркийн дээр орж штэ одоо энэ хаваач. За тэгээд энэ хавай арлуудын онцлог юу вэ гэхээр ийм одоо шар илсэн далайн эргээс гадна Айсландын нэгэн адил бас хар илсэн далайн эргтэй юм байдаг шүү дээ. Юу чинь хавай чинь Big Island-ын Конод байдаг гэж байна. Бид өөрсдөө Коно бол орж амьдсангүй. Хар илсэн далайн эргч юу галтуулын одоо үлдэгдлээс хамааралтайгаар ер нь тийм хар илсэн далайн эрг гарсан юм байна шүү дээ. За мөн дэлхийд ганцхан байдаг ногоо илсэн далайн эргч бас энэ хавайд байдаг гэж байна шүү дээ. Тэр бол бас Big Island-д байд юм байлаа. Тэгээ энэ удаад бас энэ олон тэгээ энэ том газраар бүгднгээр нь явж бас амжихгүй байна. Гэхдээ зах цухаас нь бас бид хоёр үзээд та бүхэндээ ингээд сонирхуулаад явж байна. Маш их гоё газар нутгийн эзэл төрсөн тийм гайхалтай сайхан үндэстэн байна шүү. Хавайчууд гэж. Хавай хэлээрээ энэ ч ярьж чөлөөтэй ярьдаг юм байна хоорондоо тий. Англи хэл хавай хэлээрээ ярьдаг, зөвшөөрдөг. Өөрснийхөө үндэснийхээ анх хавай эзэнт гүрэн гэж байгуулж байхад
зохиож исэн тугийг хүртэл одоо хүртэл ингээд хонолол энэ хаваа бүх газараа ингээд мандуулаад байж байгаа нь бас их бахархалтай гой санагдлаа. Тэгээд хаваагаар манайхан заавал аялаараа гэж хэлмээр байна. Хаваа гэдэг чинь бас заавал ирж үзэх ёстой газруудын нэг юм байна. Яалтчгүй юм байна. За тэгээ арал хооронд 25 минут онгоцоор ниссэн. Миний хувьд амьдралдаа анх удаа 25 минутын нислэгээр нисч үзлээ. Тэгээд хөөрөөл жоохон байж байгаа л we are landing гэж зарладаг юм байна тий. Тэгээ энэ арлууд хооронд бол онгоц бол ерөөсөө автобус шиг явдаг юм байна. Төрөний яасан хамгийн өндөр оргил 4207 Mauna Kea уулчин болохоор одоо орны хамгийн тохиромжтой ажиглалтын цэг юм биш үү? Ерөөсөө одоо орн судлаач тэр уулын орой дээрээс хардсан юм байна. Тэгсэн хэрнээсээ тэр уулчин 2022 онд бас галтуулан дэлбэрсэн гэж байгаа байхгүй юу? Тэгээ энэ жуулчид чи ерөөсөө сая бит хоёроос ингээ асууж байна. Та хоёр ингээ Килауи орсон уу гэд. Одоо орсон гэдэг чинь сая дэлбэрэлт болсон уу гэж асуугаад байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь ойр ойрхон болдгийм байна. Тэр дэлбэрэлтийг одоо бичлэгийг хийгээд зургийг авсан хүмүүс өөрсдөө азтай гэж тооцдгийм байна. Тэгээ энэ галтуулуудаа бол үнэхээр бас тултал нь ингээд аялал жуулчлал болгон хөгжүүлсэн юм байна. За тэгээд түрүүн бас Бэкэ ярьлаа шүү дээ. Тэнгэр шүтлэгтэй ард түмэн гээд. Эдний яс мэлхийг бас шүтдэм байж шүү дээ. Яс мэлхийг одоо хаваачуудын аз жаргалтай, урт удаан амьдралын бэлэг тэмдэг гээд яс мэлхийг бас шүтэж бүр албан ёсоор хамгаалцсан юм байна. Яс мэлхийг бүр ингээд хамгаалтанд авцсан юм байна. Хаваа ард түмэн чи одоо хаваа хуулиар байна. Мужийн хуулиар гэх юм уу та. За тэгээд Монгол улсаас минь 18 цагийн зөрөөтэй энэ алс холын хаваа орноор одоо маш сайхан аялаад өндөрлж гинэ. За тэгээд бит хоёр одоо Солонгосоор дайраад Корей хараар одоо нутаг утсан. Одоо ингээд Солонгост очихоор Монголоос 1 цагийн зөрөөтэй болоод баг гэртээ ирсэн юм шиг болох байхаа. Тэгээд одоо бит хоёрт одоо дахиад нэг аялал байгаа. Тэр мотоциклийн аялал. За тэгээд цаашаа явцгаая. За манай загсны баригадынхан сая дөнгөж сая шинэхэн загсаа авчираад буулгаж байна. Одоо угаах гэж байна. Dude, 44. Оо 44 байна. 44 байна гэ баярлалаа дээ шүү. Good job, guys. That's the fucking biggest mine I've ever seen. Усны мотоциклээ аялж жоохон фейлдэд би нөө завгүй явжгаад Европт байдаг дүүгээ гуйсан чи бит хоёрын усны мотоциклийн аяллыг нөө байршлын буруу сонгоод Африкийн 10 баа захиалсан баг. Тэгээ одоо яах вэ? Тэгээ одоо нэг $110 захиалсан. Тэгээ шатаад өнгөрлөө. Тэгээ бит хоёр урагчаас мотоциклийн аялалтай байжгаад тэр маань фейлдсэн юм чи ингээд 4 цагаас би өөрөө захиалсан юм а энэ Парасайл гэдэг 70 дээгүүр ингээд шүхрээр явдаг. За тэгээс дөнгөж сая чекин хийгээд ингээд ийм юу зүгээд өгчт юм байна. Ийм бугуувч. За тэгээ энд бол их гой аяллууд байд юм байна. За энэ бол нөгөө бидний whale watching гэдэг бидний Айсландд хийж исэн аялал байна. За энэ спорт загсныг чинь саях юм шиг байна шүү дээ. Сая нэг 3 шиг загас бариад явцсан шүү дээ. За bottom fishing энэ одоо бас нэг загсны төрөл болох шиг байна. За тэгээ нар жаргахыг үздэг sunset cruise байна. За тэгээ Friday night энэ 5 өдрийн орой нөгөө солиудны юу болд юм биш бас. Завэр явахад солиуд үздэг. Солиуд буудаг ийм аяллууд байд юм байна. Ер нь экстрем аяллуудын хамгийн дээдлийг нь бит хоёр сонгосон. За одоо явах чинь тэгээ бит хоёрыг сая тэр модны доор очиж хүлээж игнэ. Одоо яах гэж байгаа байгаа. Завэр амж явал. Завэр амж бит хоёрыг янзлах гэж байгаа шиг байна. Анзам харихын оронд юу л хийгээд байна. Тэг шүхүрний аяллаас нэг амьд мултарч байгаа юм. Тэгвэл чи бит хоёрын энэ Парасайлын аялал чинь нэг за $160 боллоо. Энэ Парасайл чи цаг агаар муу бол явахгүй шүү дээ. Тийм байна. Тийм. Тэгэхээр харин өнөөдөр бас азтай өдөр байна. Та бүхэндээ зөвлөхөд viator.com гэх сайт үүдээ. Тэр сайтн дээр дэлхийн бүх аялал жуулчлалын үзүр үйлчилгээнүүдийн тикетийг зардаг байхгүй юу. Тэгсэн манай дүү ингэж хайж агаад
хонолуулуу энэ төр гэж бодоод хайж исэн юм шиг. Тэгэн гутаа дарахтаа бурууг нь дарчихгүй. Тэгсэн чинь Африкийн хойд иргэн Арубагийн даанч хямдхан багтсан байхгүй юу? 2 хүний юу нийлээ $110 гэдэг чинь арай хямдхандаа орж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь захиалцсан шиг надад конфирмашн явуулсан. Завгүй явж байгаад өнөөдөр өглөө харсан чинь Аруба гэдэг. Би бүр гайхаад хаана Аруба гэсэн чинь Африк. За аль нэг завн цугал явах бах та. Ready? Манай хоёроос Америкийн Висконсин мужаас ирсэн. За ингээл энэгээр дандаа юм завнууд байгаа. Янз бүрийн спорт, загсшил, магсл, 9 шидийн аялал хийдэг. Оо, Америкийн далбаа малбатай. Манай зэ. Маш манай аялал чи арай VIP аялал байна уу бас. Хантаас мантаас өмсөөл тэгэл явах бах та. Сайн суугаараа гутламтлаа тайлбар хийх. Хамгийн бэлтгэлгүй нь хоёул байна гайгүй юу? Тийм бохоо. Юу мэдж байгаа ч. Юу болох гэж байгаа мэдж байгаа чи балах юм. За ингээд задгаа далаад гараад ирлээ да. За хоёулаа ихэнд нь ороогүй даацаа. Дуртай. Оо. Хоёулаа даах болоо. За энэ аваас нисэх юм байна да. Йоо ёо. Одоо ингэж хийлчтэй юм биш. Гурдан давхад. Тийм одоо хийлчтэй юм байна. За юугаа хийх шүгрээ хийх гэж шүү. Ой! Оо! Вау! Оо, ингэж хийлдэм байх шүү дээ. Оо, за. Ингээд салхийг ашиглчтэй юм байна те. Вау! Одоохондоо бит хоёр хантаа зүлгээгүй байна. Йоо. Зүгээр юу яачтай юм бэ штэ. Уяагаар татчтай юм биш. Юу. Ой, ямар аавар юм бэ. Чичиг экстрем юм биш. Одоо яана хоёлаа. Дахиж үгүй яана. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороолол нь хотын төв талбайгаас 5.9 км зайд орших айглын сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн эрүүл хөрс, эконогон орчин, цэвэр агаарт таны тав тухыг цогцлоож эрүүл, аюулгүй их хотын дуу чимээ агаарын бохирдлоос хол олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харууц, Европ стандарт, насан туршийн өвлөгдөх хөрөнгө Monte Carlo Luxury Residence. За энэ удаагийн хаваагаар хэлсэн манай найзуудын аяллаа ээлж нэгэн аялал маань ингээд өндөрж байна. Тэгээд хаваа хонолуулын онгоцны буудлын дээр нисгээд бас онгоцоо үлээгээ байж гэн. Тэгээд айгүй гайхалтай онгоцны буудлаа маа. Ер нь бид нэр бас өмнө зөндөө нийтийн онгоцны буудлууд харж ирсэн боловч ийм гоё задгаа онгоцны буудлаа одоо анх удаа харж байна. Гайхалтай маа. Онгоц нь ингээд ерөөсөө задгаа байж ах юм. Кило хотын онгоцны буудлууд бас маш гоё задгаа мөртэй айгүй жижигхэн цомхон. Тэгээ баг ингээд айгуугаа цэцгсийн дунд байсныг таалагдсан. Тэгээд энэ удаагийн аялал маань маш сайхан боллоо. Манай аяллыг ивент итгэсэн те Monte Carlo Luxury Residence Евро тэрээр компани хамт олондоо маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд бид
бид нэр хавайн одоо үндсэн 8 арал Кауэ, Нихао, Оху, Молоккай, Мауи, Кахолави, Нанай гэдэг хавай гэдэг бид хоёр болохоор хоёр том арлаар нэг орчиж байгаа. Оху дээр болохоор Хонолулу хот маань нийслэл маань байгаа. Эндээс 25 минут нисээд энэ хавай дээр очдөг. Бид хоёр энд 4 хоноод энэ чи 2 хоноод ингээд аялал маань өндөрлж гинөө. Ингээ хавай бол цэцэг навч болсон тий. Хүмүүс нь инээмсэглсэн аз жаргалтай ийм сайхан газар байдаг юм байна. За тэгээ сая манай Бэкэ ярьсан онгоцны буудлын нь бол одоо ингээ задгаа ингээл бид хоёр одоо ингээ дотор ороод ирсэн байгаа. Энэ одоо бас үйл зөнгүй юм дулаахан байдаг учраас онгоцны буудлын битүү байх ямар шаардлагагүй юм байна. За тэгээд 12 сарын 15-наас 4 сарын 15-ны хооронд өвлийн улирал нь 4 сар үргэлжилдэг юм байна шүү. За ингээд найзуудын аяллаа дараагийн уулзах газар бол Шинэ Зеландд уулзцгаая. Айны шолод бэштэн олсын дэгор цаштан отлоо Широн вара цонхи тошта Сэтгэл хөдлөн бодолд дурсан штадрот Нэгэн намрыг утлаа нэгэн насыг утлаа найзми Донда би найзуда Донда Доросла